Намайг Тэлмэн гэдэг нөгөө Тэцүү Эдминий яриад байсан кино болон анимашн тайлбарлалтыг гаргана. Өнөөдөр би 2014 онд гарсан Stand By Me гэдэг Doraemon болон Nobita хоёрын анх уулзсан түүхийн талаарх анимашныг ярих гэж байна. Subscribe болон лайка дараад тэгээд шууд анимашн руу орцгоё. Анимашн мэн ногоортлон унтж байгаа Nobитагаар эхэлнэ. Түүний crush Shizuka нисэнгээ түүнийг гараад ирээл гэж дуудсаарлаа. Дуралтаа автсан Nobita мэнч түүнийг даган нисэхдээ авраг том болсон ээжтэйгээ таарна. Ээж нь түүнийг сэрээч гэж зандрах ба түрүүний болсон явдал нь зүү дааж. Цагаа харцгаад мань хүн сургуулаасаа хоцорсноо мэдээд хар хурдаараа л гараад үүсэн ч яаж амжих вэ те. Шийдгүүл ч гэсэн ангийнхаа гадаа зогсож байв. Хичээл завсарлаж түүний найз Сүнүа гарч ирээд Nobita чи дахиад л хоцорчихсон уу? Арайчтай шийдвэл ямар байна идэргээл нэг л дургу хөргмээр гар манай дүрийг өцөөр л байдаг. Дараа нь Такаши гээд мангар бүдүүн гар гарч ирснээр Nobitаг чихнээс нь башгаад бас л дээрлэхээстэй. Мань хүн ч бас л өрөөтмөр crush нэрээд түүнийг дээрлэх хоёроос өмөрнө. Түүний азгуудл ингээд дууссангүй. Бейсбол тоглохдоо ч бас сайн биш байдаг. Хэдий Такашигийн дүү байсан ч манай хүн бөмбөгийг ягаад ч барьж чадалгүй дотоожоо хүмүүст харуулаатхан дэр. Nobita ч гэртээ ярьчихсан даалгараа хийгээд их л завгүй байна. Азуу ч гэсэн ухаантай юм болов гэсэн 10 минут ч болоог байхад манай хүний нойр нь хүрээд унтчихнаа хөрхий. Ингээд харахад гол дүрмэн залхуу, азгүй бас дээрлэхүүлдэг. Ядаж байгаад охин найрч чадахгүй бүр нэг бүтлгүүгийн ямар ч ирээдүйгүй нөхөр гэдгийг бид мэдж авна. Түүнийг гүн нойрондоо орчихсон унтаж байхад шөөгөө онгоож дотроос нь манай алдарт Doraemon муур маань гараад ир. Nobita ч юу болоод байгааг ойлгохгүй гайхаад сандраад айж түгшсэн байдалтай зогсно. Удалгүй хойноос нь нэг хүүхэд гарч ирээд бид бол ирээдүйгээс ирсэн хүүхэд болон робот муур гэж өөртөөгөө танилцуулна. Зүүдлээд байна уу гэтэл тэр хоёрын гарч ирсэн шүүгийг очоод тартал. Нээрэл ирээдүйгээс ирсэн гэмээр зүйлүүд харагдаж байв. Зочдод айлхаар Nobita ч нууцаар амт зүйлсийг авчирна. Хүүгийн талаар асуудал. Би бол таны ачин ач гинэ. Ирээдүгийнхаа талаар мэдмээр санагдсан Nobita ч хинтээг ирснийг асуудал. Гайтаарч манай хүн Такашигийн бүдүүн дүүтэйг ирэлчихсэн байгааж. Үүнд нь ч итгэлгүй тэр хоёрыг хөөгтөл нөгөө ач нь миний ярьсан бүх зүйлс үнэнгээд баталгаа болгож зураг үзүүлнэ. Та хизээж аль зорч чадаагүй учраас компани байгуулсан. Даанч тэр компанид гал гараад тэрнээс болж өрөнд орж дөрөв үеэрээ ядуурсан гэдгийг хэлнэ. Энэ бүхнийг өөрчлөхөөр тэр хоёр маань ирээдүгээс ирсэн байж л дээ. Nobita ч уйлан намайг уучлаарай гэж хэлэхэд зүгээрээ танд амьдралаа өөрчлөх боломж байгаа. Би танд өөрийн Doraemon-ыг түр зээлдүүлээд тэр таны амьдралыг өөрчилнө гэхэд манай Doraemon ч дургуцээд Nobita туслахгүй гэхэд ач хүн түүнийг үлдээхийн тулд Nobitаг жаргалтай болтол ирээдүүлүү ирж болохгүй гэд програмчилчихна. Хэдий эсэргүүцэн ч гэсэн дүрэн бол дүрм шүү дээ. Буцах гэж оролдсон ч цахилгаанц цахиулаад Nobita туслахаар болдог. Doraemon түүнд 22 дугаар зууны нисдэг төхөөрөмжийг түүнд зөөж өгөөд манай хоёр нисэж гарнаа. Азгүй учраас Nobita нисэх чадраа алдаж гудамжаар баахан нисэж гол даган нисэхдээ бараг л живэнгээ алдан эцтэй доктороо олно. Тэнгэрээр дүүлэн нисэхдээ Shizukагийн гэрийн гадаа ирээд Nobitaгийн хайр нь Shizuka гэдгийг Doraemon мэдчихээд чамааг Shizukадаас суулгана. Тэгж ажил би ирээдүүлөө ботч чадна гэдгийг хэлнэ. Nobita ч баярлаад хөлн ажиллаж чадахгүй Doraemon руу очиод тэгэлдээ гээд л өвдөөс өгдөнгөө. Маргааш нь Nobita дахиад л хоцрох гэж байхад нь Doraemon тусалж бодсон газар руу хөргөж өгдөг хаалга гаргаж өгнө. Nobita ч сургууль дээрээ хоцорлогоо очиход дээрлэхүү хоёр минь бүр алмааран гайхаад өөнлөн болж байхan тэр. Битсэн бүх зүйлийг нь цээжлүүлдэг талх хэдүүлээ шалгалтандаа ч манай хүн идэвхтэй оролцоод бүр нэг өнгөрч байхан тэр. Өөрөөс нь сайн дүн авсан гэ Такаши түүнийг зоотоход Doraemon түүнд үл үзэгдэгч нөмрөг өгөхөд түүнийг нь ашиглан Nobita ч түүнийг зодон өшөөгөө авна. Бүгдийг баригч бэлээгээр ямар ч бөмбөгийг барин од олоод цаасан дээр хувцас зураад тэр нь бодит амьдрал дээр бий болдог тэмдгэрээр Shizukag ч шоглоод авна. Үүгээрч зогсохгүй гэрийн ажлыг хурдан хийлгдэг, эргүүлдэг багжаар Nobita ч бүх ажлыг дорхноо хийчихнэ. Дараа нь найзуудтайгаа цуг жижигхэн болоод тоглоом машин унаж баахан тоглоод үүлэн дээр гарч өсөж дэвхцээл манай хүний амьдрал үнэхээр л дээшилчихсэн байв. Эдгээр үйлдэлүүдээр Shizukag татаж авах зорилготой байсан ч манай хүн нэг зүйлийг тас мартаж орхисон байв. Түүний өрсөлдөгч бол ангийн гавал төгс хүүхдүүлээ. Одоо бүх зүйл дууслаа гээд л гоншгоноч байхад нь Doraemon чи намайг басаад байна уу гэснээ Shizukag чамд дурлуулах арга байна гэснээ авраг том өндөг гаргаад ирнэ. Тэгчгээд л Nobitад энэ өндөг бол лигдэхий шиг анх харсан зүйлээ өөрийнхөө эхээ гэж боддог шиг ажиллана. Shizukag энэ өндгөн дотор хийгээд 15 минутын дараа гарч ирэхэд нь тэр анхны харсан үндэ дурлана гин. Ярьж дуусаагүй байхад нь Nobita өндгийг Shizukaгийн гэрлүү зөөх явцдаа түр амарч байхад нь өндөг замын өрөө өнхрөө зогсоох гэж байсан Takashi өндгөн дотор санаандгүй орчихно. Өндгөөс гараад Такаши надад дурлцчихвээ гээд Nobita жайн нуугдаад 15 минут өнгөрөхөд Такашигийн анхны арсан үн Сүнэвэ болоод нөгөөтг нь очиж тэрвэд ёстой л нэг гайтай юм бол. Doraemon Nobita хоёр өндгийг гэртээ авчран харж авсан Shizukag өрхөнд оруулаад хайнаа. 15 минутын дараа анхны арсан зүйл нь чамааг байлгамааргүй байна гээд Doraemon-ы хүртэл хөөгөөд байж байтал
хаалга тогших дуунаар доошоо бууна. Хаалгаа нээтэл Сүнэо тэр том өндөг Дороминых бидтэй түүнд хилээд намайг авруулаадах гин. Гинтэл хойноос нь Такаши гарч ирэн Сүнэог үнсээд эхлэн л тэр. Энэ үмэн самууныг далиндуулна. Дээшээ гарan Шизукаг өөрийн болох гэтэл гай таарж нөгөө ангийн дарга гавлан Шизукад ном өгөх гэж байгаа санамсаргүй нөхөр унаад анхны харсан хүн болчихсон байдаг. Шизукач нөгөө гавалтаа унаж тусаад Нобитач тэнд амь тасрах гэдэл байж байв. Гэтэл Шизукаг өөртөө дурлуулсан гар маань энийг зогсоо. Би ямар нэгэн төхөөрөмж ашиглан хайртай хүнээ өөртөө дурлуулмааргүй байна. Түүнийг буцаад тэвэнд нь оруул гэж Шизукагийн зүрхийг хайлуулад лав. Хэдийгээр хосноос гарсан ч гэсэн тэр хоёр маань хөтөлцөөд л гарна. Үүнийг харсан Нобита шантрахад Доромон миний чамд өгсөн багшнууд бүгдээрээ ажиллаад чиний өссөн бүхнийг өгнө гэж байхгүй. Чи ямар нэгэн зүйлийг хүсэж байвал тэрнийхээ төлөө жоохон ч гэсэн хичээгээд ахын сургаал айлтна. Ийхүү тэр хоёр унтаж амрах болоод сайхан амраараа гээд унтав. Маргааш нь Доромоныг сэргэд Нобита шинэ хүн болсон мэт эрт босоод хичээлээ давтаж байв. Үүнийг нь харсан тэр Нобитагаар бахархаж байгаа нэлт. Хичээлдээ явхдаа ч математикийн хичээлийг давтдаг ба орой болгон Доромон түн тусалсаар л манай хүн сайжирсан нэлт. Шалгалтын өдөр болж цаас тарахдаа Нобитач өөртөө их итгэлтэй байсан ч шалгалтын материалыг хараад цочирдов. Шалгалт дуусан хариу гартал манай хүн тэг авчихсан багштаа загнуулан түндэж гимсэн харцтай байж байв. Үүнийг нь мэдлгүй Доромон хаанаас ч хүссэн зүйлээ хүсгэд гаргаж өгдөг цүнхээрээ Нобитагийн шалгалтын материалыг аваад хартал хил бичгийн шалгалт аваад тэг авчихсан тодорхой болов. Эдийгээр харагдах гэж зөндөө хичээсэн ч манай хүн хитрхи юм орчихсон. Ээжээсээ хүртэл нүүйгээд гуйсан ч яаж зөвшөөрөх вүтэ. Өрөөндөө ороод Шизукагийн өгсөн номнуудыг цуглуулангаа Доромонд хамаг учраа тайлбарлана. Хэрвээ Шизука надтай гэрлүүл ирээдүйд хэцүү амьдрна. Тийм учраас Шизукатай гэрлэх гэж хүчлэлгүй хаягаар шийдээд түүнд үнэхээр хайртай болохоор энэ зүйлийг хийж байгаагаа хэлнэ. Маргааш нь охины аав дээр очиод түүний номнуудыг аавд нь өгөнгөө Шизукаг үргэлж аз жаргалтай байжхыг хүсэн баяртай гэдэл цухтав. Үүнийг нь дээд давхард усанд орж байсан охин маань ч сонсоод их л гайхсан харцтай түүний хэлсэн үгийг эргцүүлж бодно. Манай хүн хайртай охиноо хүнд алдчихсан болохоор гонигтай царайлцсан явж байхад нь Шизука түүнийг олоод хүрээд ирэв. Манай хүн баяртай байсан ч толгоогоо сэгсрээд цааш алхана. Охин ч түүн дээр очиод ууралсан юм уу гэд асуудал Нобита түүнтэй дахиж уулзмааргүй байгаагаа хэлнэ. Нөгөөтг нь ч хэлэхгүй бол явуулахгүй гэхэд манай хүн дургуг нь хүрэх гээд албаар юупкийн сөхөөд нэг сайхан алгадуулаад авна. Ууралсан Шизука цааш явж байхдаа яагаад Нобитаг тийм зүйлс хийснийг гайхаад гинтл юупкийн сөхөдөө өөр тийшээ харж байсныг нь сандаг. Ангийн гавалтаа таарахад Нобитач тэдэнд аз жаргал хүсээд цаашаа уйлсаар алга болов. Ангийн гавал Нобита их сонирн байна гэхэд Шизука гинтл баяртай дахиж уулзмааргүй байна гэсэн үгнүүд нь толгойд нь бодогдож Нобитаг амиа орлох гэж байгаа юм байна гэж дотроо бодоод Нобитагийн гэрлүү яран гүхэн тэр. Гадаа нь ирчгээд уулзъя гэтэл дахин Шизукагийн царайг хармааргүй байсан тул хүн болгоныг өөртөө дургу байлгадаг уусмал уухан тэр. Уул нь нэг балыг уугаад хангалттай байсан ч бүгдийг нь уучгаар уусмалын нөлөө хэд дахин ихсээд үүнийг нь төвчлгөө Доромон ээж хоёр нь гараад гүйчв. Би энэ мууцсан Нобита туслаарай гэж хашгирахад хэдий уусмалын нөлөө их байсан ч Шизука Нобита дээр очиод нойлд уусан зүйлийг бөөлжүүлэн гаргаад өрхөв. Түүнд санаа зовсон Шизука түүний ингэрд уйлахад манай хүн ч хэтрүүлснээ ойлгоно. Шөнийн харанхууд дээвэр дээрээ манай гол дөрүүд гарчихсан буу алж байхдаа Доромон ирээдүй өөрчлөгдсөн байна гэд нэг зургийг харуулв. Зурган дээр хүн том болсон Шизука ба тэр хоёр ирээдүйд гэрлэхээр болжээ. Нобита Доромонд ч талархаад миний амьдрал өөрчлөгдсөн бас миний эхнэр хавийн үзэсгэлэндээ Шизука гэдэл байж байтал маргааш нь агийн гавал Шизука гэрлэх санал тавьж байдаг. Нобитач уйлж унжаад ингэж болохгүй идэргээд цус нь барыг харуулаа хөөрхий. Гавалч тэр хоёр зүгээр жүжиглсэн тоглолт хийх гээд бэлдэж байсан ба Нобита хараад мань хоёр инээгээд л ав. Энэ ичгэртэй байдлаас болоод Нобита нэг бол бүдүүн аваатай болох эсвэл Шизукадаа суух ирээдүйтэй болно. Ерөнхийдөө тэр хоёр боломжийн дунд гацчгаад манай хүнд их л төвөгтэй байдаг. Энэ асуудлыг нь шийдэхин тулд ирээдүйг хардаг дэлгэцээр 14 жилийн дараах Нобитагийн сүйтгэх өдрийг харахаар болов. Тэр өдөр Шизука Нобитагаас ууланд авирах уу гэж асуугаад манай хүн Канататай учирч чадахгүй гэж хэлээд хайртай охиноо гомдоочихв. Зүрүү Шизука өөр найзтайгаа явна гэж хэлчихэд ганцаараа явхдаа цасан шурганаар төөрөөд хэцүү байдлаа харагдана. Том болсон Нобита ханиаттай тул жижиг Нобитад нэг санаа төрнө. Тэрбээр өөрийгөө цаг хугацааг хурцдаг нөмрөөр өөрийгөө хөшрүүлэн Шизукаг аврах төлөвлөгөөтэй юмсанч. 20 настай юм шиг хувцлаа Доромоныг шүүгээр үчихэд тэр хоёр ирээдүлөө ирэв. Хаашаач хүргэдэг хаалгаа ашиглан Шизука дээр очихдоо чи хэрэггүй. Би түүнийг өөрөө аварна гэд баатарлаг царилав. Аврах гэж ирсэн биш Нобитач төөрөө тэр хоёр агууд орж шуурга намжтал хүлээхээр болно. Ядаж байгаад ханиалгаад халуураад байхад нь Нобита юу ч хийгээ мэдэхгүй сандарч байхад нь өчигдрийн асуусан асуултны хариултыг би зөвшөөрч байна гэд Шизука ухаан алдна.
Хэдий юунд зөвшөөрсөн хэсгийг мэдэхгүй ч түүнийг аврах ёстойгоо мэдж байгаа учраас түүнийг өөрөн хурж ирсэн хаалга руугаа ботож явахаар болсон ч нөгөө хаалга нь аль хэдийн цасанд дарагдчихсан. Доромынч гүн нойрондоо орчихсон унтаж байна. Хайсан хаалгаа олохгүй явж байхдаа бүдэрч унаад шилээ ахлаад давхар шагаагаа мутлаад орхино. Хайртай охиноо аврахын тулд манай хүн энэ явдлыг тогтоож ирээдүйд өөрийгөө ирж аварна гэсэн бодлыг толгойдоо багтаана. Аз болж орондоо өвтөж байсан Нобита хурж ирэн тэд бүгд 9 минут хотдоо ирнэ. Дараа нь Том жижиг хоёр Нобита бие биетэйгээ салахаас гүйцэтгэхдээ Том Нобита нь Доромон бол бидний багын найз. Түүнтэй өнгөрүүлж буй мөч болгоныг нандинаж яваарэ гэж хэлнэ. Том Нобитаг явахаас өмнө жижиг Нобита түүнд Шизука таны асуултанд зөвшөөрсөн гэж хариу өгсөн гэхэд яг явах гэж байсан Нобита ихээр баярлаж Шизукатай гэрлэх болсноо хэлнэ. Муур болон жижиг Нобита хамтдаа энэ гайхалтай мэдээг сонсоод баярлах нь аргагүй. Цаг хугацаагаар дахин аялан Нобитагийн хормын өдөр ирээд Том Нобитагийн хойноос дагаж явлаа. Нилээн яарч авааг нь хараад доторч байгааг мэдсэн тул дагаж явахдаа бараг л галт тэрэгэн дайруулахаа шахав. Дагаж иртэл нөгөө хөрм нь маргааш гэдгийг мэдээд Том Нобита ч хуучны андуудтайгаа уулзахаар яв. Тэнд манай дээрлэхүү гарууд ба ангийн гавлч байхан тэр. Уул нь манай гавл Шизукад сайн байсан ч Шизука түүнийг ганцаар явахдаа чи алцахгүй гээд хайчихсан аж. Дээрлэхүү бүдүүнч Нобитагийн чихнээс барин "Гүй чи бүр үнэн азтай гар шүү" гээд шоглоно. Манай үнч тэрийг нь тоосон шинжгөө баяр жаргалтай байлуурна. Шизука яаж байгаа бол гэж сөнөд сан хөдөлсөн хоёр түүнийг ирлүү очиход аавдаа сайхан амраарай гэж хэлчихэд игэл дүнсгэр харагдаж бууг нь хараад гайхна. Дороминч цээжин дотор хуралдсан бүхэл үгийг гаргаж сэтгэлийг нь уудлуулдаг төхөөрөмж ашиглахад Шизука маргаашийн хурмыг цуслуулах тухайгүй. Нобитэд хайргуутай биш. Харин аавыгаа орхиос эмээсэн. Мөн намайг энэ олон жил хайрлсан аавдаа юу ч эргүүлж өгч чадаагүй гэдгээ тэрээр хэлтэл. Аав нь чиний төрсөн чинь бидэнд ирсэн хамгийн том бэлэг. Бас юу ч эргүүлж өгч чадаагүй гэсэн үг чинь худлаа. Чамайг төрөхөд би маш их баярлаж уйлсан. Төрсөн цагаасаа л чи бидэнд алт мөнгнөөс илүү үнэтэй дурсамжийг үлдээсэн. Түүнээс илүү баялаг гэж өгөө гэж хэлнэ. Тэгээр Нобита бүтлгүй аюусгүй ч гэсэн чамайг хайрлах гэсэн чин сэтгэлтэй. Мэдээж сайн хүн. Би чамайг түүнийг нөхрөө болгож байгаад баярлж байна гэд аав охин хоёр сайхан сэтгэлээ уучлана. Үүний дараа жижиг Нобита өнгөрсөн үе рүүгээ ботож Шизукаг аз жаргалтай байлгана гээд л уйгалж байна. Би маш аз жаргалтай байна гэж хэлснийхэн дараа Доромны даалгавар биелсэн тул тэрээр 48 цагийн дотор ирээдүрөө буцах команд ав. Хэдийгээр даалгавар нь биелсэн ч Доромын Нобитод дэндүү тассан тул буцахаас айж нулимсан хацар дээрээс нэгээр туслана. Маргааш болж Нобита дахиад л Доромноос шинэ хөрөмж хэрэгтэй байна. Үгүй бол Такачи намайг зодлоо гэхэд би байнга чамтай хамт байж чадахгүй. Чи өөрийгөө төлөө тэмцэж сурах хэрэгтэй гэд урлангуй хэлснэ. Маргааш ихэд явах ёстойгоо хэлнэ. Үүнийг нь Нобита хүн дээр хүлээн авч явах гэхэд нь хөлөөс нь зураад явуулдаггүй. Дөрмөө зөрчүүлэн бол устгахт нь ихэд Нобита түүнийг явуулахаас аргагүй гэдгийг ухаарч их л гунигтай байна. Доромын аргадах гээд эртэл түүнтэй ярмааргүй байна гэд өрөөнөөсөө гарч аваад сэтгэлээ уудлах санаатай гадуур явж байгаа Такашид баригдчихв. Араарай гэж орилох гэж байхдаа байнга түнд найдаад байж болохгүй. Сайжрах ёстой гэдгээ ухаарч бүдүүн гарт бууж өгөлгүй зодтолтохоор болов. Сүүлийн өдрөө Нобитатай хамт өнгөрөх гэж байсан Доромич түүнд санаа зовно. Нөгөө талд Нобита бууж өгөлгүй зодуулсаар байхаж. Доромын түүнийг олж очоод Нобита бууж өгөхгүй байсаар байгаад бүдүүнээ маань бууж өглөө гэд яваад. Үүнийг нь нулимстай нүдээр харж байсан муур байж очоод түүнийг тэрвэрнэ. Нүүр нүдгүү нүдүүлчихэд би ходсон өөрийн хүчээргээд л бэрхшээд байх ба чи над санаа зовх хэрэггүй болсон гэхэд Доромич баяртай байлаа. Оройн түүний шархыг эмчлээд маргааш болоход Доромын алга болсон байв. Төнгөө өдрүүд өнгөрч Суэно тракт болон нохоон төгтөн шортоо уруулаад явж байхдаа Такашитэй тааран Доромын ирс гэх мэдээг сонсно. Үүнд баярлсан Нобита гэхдээ яаран ирж хайсан ч Доромыг олдоггүй. Үл үзэгдэг нөмрөг өмсөд л яваад байгаа юм байна гэж бодоод хамгийн дуртай амтдаг навчран түүнийг өргөтгөр болоод дэлгүүрлөө явна. Явж байх замд нь худлаа ярьсан гэдгийг нөгөө хоёроос сонсоод манай хүнч түүнийг санан уйлна. Энэ бол тэр хоёрын түүнд ийсэн хамгийн муухай шоглоон байв. Тэднээс хариугаа авахар шийдсэн Нобита Доромны үлдээсэн хайрцагаас ярьсан юм болгон худлаа болж үйлчлдэг шингэн авах нь тэр. Гадаа гар нь нөгөө хоёр дээр очин шингэнэ угаад өнөөдөр сайхан өдөр байна шүү гэж хэлээд нуугдтал бороо асгарав. Туршилт нь амжилттай болсон тул шууд л Суэнаг өнөөдөр чи нохоонд хазаалахгүй гэж хэлэхэд түүнийг нэг нохоо ерөнхөн хазхан тодорхой болов. Бүдүүнд ч мөн ээж чинь өнөөдөр чамд маш сайн хандна гэж хэлэхэд ээж нь гарч ирээд хүүдээ урлан чирээд яв. Гэртээ ирэхэд ээж нь түүнээс Доромыг олсон уу гэж асуугаад хүүч Доромыг хизээж эргэж ирэхгүй. Би түүнийг дахиж харахгүй гэж өрөөнийхөө хаалгыг онгоолгоод хартал Доромын түүнийг ухтаж байхан тэр. Худал ярилдаг уус мал уусныг нь мэдээд муурч учрыг ойлгоно. Хит баярлсан Нобитач бит хоёр хизээж үргэлж хамт байхгүй гээд манай анимашн дуусч байгаамаа. За тэгээд лайк болон subscribe дараарай. Баярлалаа.